Нийслэл тэр дундаа хаавал дүүргийн 11-р хороо буюу зайсан орчмын газар өнөөдөр Монгол улсын хамгийн үнэтэй газруудын тоонд ороод байгаа. Тэгэхээр хаавал дүүргийн 11-р хорооны уугуул оршин суугчид газрынхаа эзэмших эрхийн гэрчлэгийг авсан ч гэлээ. Гадаадын хөрөнгө оруулалттай хөрөнгө мөнгөтэй томоохон компаниудад дээрэмдүүлж байгаа энэ дүр зураг буюу энэ мэдээллийн талаар бид та бүхэнд хүргэж байна. Бидний ард харагдаж байгаа энэхүү одоо жижиг орон сууцны суурь буюу хувийн орон сууцны суурь буюу энэ газар бол Иргэн болдих. Энд Иргэн болд 2008 онд эзэмших эрхийнхаа гэрчлэгийг хуулийн дагуу авсан байгаа юм. Тэгэхээр энэ бол 0.7 га газаргаа нэг иргэнд оногдох. Харин бидний энд бас энэ баруун гар талд харагдаж байгаа энэ хүү барилга бол финанс сервис гэх буюу ган төмөр захиралтай энэ финанс сервис. Цаана нь бол Монголын нөлөө бүхий томоохон банкирын нэр бас дурддагдж байгаа юм. Тэгэхээр энэ газар бол 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ашиглах эрхийн гэрчлэгээгээ аялал жуулчлалын чиглэлээр авсан боловч харин тэр цагаас хойш бол энэ 14 ширхэг энэ 1-р зэрэглэлийн орон сууцнуудыг барьж энэ өнгөрөх 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ашиглах эрхийнхэн гэрчлэгээ нь дууссан ч гэлээ хууль бусаар өнөөдрийн хүртэл энэ барилгаа ажилуулж Иргэн болдыг өнөөдөр энэ барилгынх нь нар салхийг хаалаа гэх нэрийдлэр барилгаа нураа гэсэн одоо ийм зүйлээр шүүхэд хандаад байгаа юм байна. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргье. Би бол хангул дүүрэгт бол одоо олон жил амьдарсан тусгай хамгаалалтын газрын тухай хууль шинжлэгдэж гарахаас өмнө амьдарч ирсэн энэ хүмүүсийн тоонд одоо тооцогч явдаг. Тэгээд тэр журмаараа хангул дүүргийн засагтарга 0.7 га газар эзэмших зөвшөөрлөөр 15 жилийн хугацаатаар олгосон. Тэр эрхийнхээ хүрээнд өөрийнхөө эзэмшил газар дээр одоо хууль дүрмэнд нийцүүлээд жижиг хэмжээний тийм барилга барьж байгаа. Тэгтэл финанс сервис хэмээх энэ компани маань байгаль орчны яамнаас тийм газар эзэмших ашиглах аялал жуулчлалын шугамар газрыг ашиглах гэрчлэгээ аваад тэр дагууга барилга байгууламж барихдаа нөгөө төсөл заасан байгаль орчны яамнаас олгосон одоо 2 ширхэг барилга барих ёстой тэр хууль юугаа зөрчөөд 14 ширхэг дээд 1-р зэрэглэлийн орон сууц гэдгийг бариад тэгээ энэ барих явцдаа одоо тухайн барилга байгуул 14-ийн хамгийн хойдлын барилга бол одоо манай барилгатай хэтэрхий ойрхон баригджээ. Тэр улмаас бол одоо миний жижигхэн барилга энэ финанс сервис компани тэр том барилгыг одоо хэтэрхий ойрхон байна. Одоо суурьт нь нөлөөлөд нураах гэдэг байна гэдэг үндслээр намайг одоо шүүхт хандчихад байгаа юм. Финанс сервис компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани зөвшөөрөлтөө. Гэвч дээрх 3 га газрыг ашиглахаар зөвшөөрөл авахдаа байгаль орчин аялал жуулчлалын яам болоод мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд нь тус компани гадаад худалдаа гэсний ард аялал жуулчлал гэсэн нэршлиг бичигдээгүй байхад нь зөвшөөрөл олгосон байгаа юм. Мөн тус компанид 2013 онд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас мэдэгдэл хургуулж байжээ. Үүнд Монгол Улсын газрын тухай хуулийн 41 дэх залт, хот байгуулалтын тухай хуулийн 23-ийн 1-ийн 4 дэх залт, барилгын тухай хууль, барилгажилтын норм ба дүрмийн 30-ийн 1-ийн 4 дэх залтуудыг тус зөрчиж байгаа тул асуудлыг шүүхийн байгууллагад хандан шийдвэрлэх тухай баримтаж Иргэн болдод байгаа юм. Финанс сервис компани 2008 оноос эхлэн зайсангийн иргэдтэй маргаж 200 гаруй хүнийг дайран давшлан 40-50 айлын хашаа орон гэрийг сүйдэлсэн тухай өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслэр бичигдэж олон нийтэд хүрж байсан. Тэгвэл тэдний хууль үл хүндэтгэж нутгийн ард иргэдэг үл ойшоосон ажиллагаа дуусгар болохгүй дээ. Өмнө нь тус барилгын баруун талд байрлах Үлзий баяр гих хаавал дүүргийн 11-р хорооны унган иргэний 0.7 га газрыг мөн л нар салхи халахлаа гэх нэрийдлийн дор хууль шүүхэд хандаж финанс сервис компани ялагдсан ч дахин иргэдийн эзэмшлийн газрыг булаахаар шүүхэд хандаад байгаа юм. Финанс сервис компани өөрийнхөө баруун талд орших одоо тэг Үлзий баяр гэдэг хүнтэй шүүхийн маргаанд орсон. Тэгээд бол өөрснөө ялагдсан. Шүүгчд бол одоо та иргэн хүний одоо эзэмших газрыг булаах учиргүй, үндэслэггүй. Танаа буруу байна гэд одоо бүх шатны шүүх нь бол манай тэр иргэний талд гарсан байхгүй. Тэгсэн мөртөл буцаагаад одоо баруун талд байдаг хүнээ шүүхтөгөө ялгдан гутаа одоо хойдолд байдаг намайг бас ахаа шүүхтөг гэсэн. Банкирууд энд одоо барилгын бас захиалагч наа гэсэн шуум байна. Энэ бодтоо. За энийг яг албан ёсоор бол одоо мэдэхгүй. Тэгтээ бол ган төмөрг бол ганцаараа биш. Энэний ард бол одоо тэр капитал банк байхаа тийм хүмүүс ирж надтай уулзч байсан. Одоо 3 бие хамгаалагч ч юм уу одоо юу нэм тийм одоо байх залуучуудыг авцраад дарамтлах маягтайгаар надтай яриад уулзаараа барилгаа зогсоогоорой. Таны барилга бол хизээч баригдахгүй гэж одоо ийм одоо дарамтлагч гэх юм уу тийм ээ. Ямар ч байсан л одоо хэвийн бус ийм зүйлээр бол надтай уулзч байсан. Би бол очиж уулзаагүй. Би ямар ч Монгол улсын хууль дүрм
юу ч одоо тийм тогтоод юу зөрчөөгүй. Чамтай уулзах шаардлага байхгүй гэдгээ хэлээл яасан. Мөн одоо ийм хууль бус үйлдэлээр манай ажилчдыг дарамтлж та нарыг нэг хадаас зоох юм бол алан шүү. Та нар бол энэ хувийн улсууд наад улс бол ядуу улсууд та нар одоо хөрөнгө мөнгө төгрөг салин үлсээ юу ч авч чадахгүй шүү. Гэх мэт иймэрхүү ухуулга юу яаж одоо манай ажилчдыг тарааж ус удаа бол байгаа. Гэхдээ ер нь бол одоо энэ Монгол улсад бол шудраг ус байдал ноёлчжээ. Хэрвээ заяа эрх мэдэлтэй хүмүүс чинь мөнгө л олж ивэл одоо ерөөсөө мөнгө олох харгаал одоо энийн дэргүүн тавьдсан. Шудраг ус байдлууд ноёлсон учраас л одоо энэ байшин барилга баригдчихлаа. Түүнээс биш Мерсийн хяналтанд ирээд дархан цаашд газрын байц цагч нар ирээд тухайн үед нь ингээд шаардлага тавиад ингээд шүүх мөхт нь болохгүй шүүхт өгнө шүү дээ тийм ээ. Ингээд үйсэн бол одоо Зайсангийн ам гэдэг чинь бол одоо унган дөрхөөрөө ингээ байх боломжтой л байсан. Монгол Улсын засгийн газраас иргэн бүрт газар өмчлөөлж эхэлснээс хойш зайсан бүсийн унган иргэд хохирч газрын маргаан хийсээр хөрөнгөтэй мөнгөтэй эрхмүүдэд ялагцаар ирсэн нь нууц бишээ. Саяхан Чингисийн зурагтай уулыг нурааж барилга барих асуудал яригдаж хэсэгтээ намжсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хууль бус газартаа хөрөнгө оруулалт хийлгэж мөн л гадныхны итгэлийг алдаж байгаа нь ажиглагдсан. Финансийн сервис компани энэ үйлдэл Монголын хууль шүүхийн байгууллагыг үл ойшоож байгаа нь барилга өнөөх хүртэл 80% баригдсаар байгаа нь нотлон харуулж байна. Монголын хууль хүчгүй болжээ.